За сайн байцгаана уу та бүхэндээ өвлийн адаг сарын шинэ 24 туулаа өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За бид бүхэн өнөөдөр Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын нутаг одоо эргэн тойрондоо мянган өвлжөөтэй гэж нэрлэгддэг Отрын бүс нутаг Хэрлэн баян улааны өвөр салхитдаг газар Монгол улсын засгийн газрын шагнал Монгол улсын аварга малчны шагналыг гардуулаад явж байна. Тэгээд өнөөдөр манай энэ шагналыг хүртсэн хоёр эрхэм бол Монгол улсын аварга малчин Бадмын Энхбат за Даштавагийн Дулам аригчаа нар маань одоо хоёр аварга маань энэ зогсож байна. За тэгээд монголчууд бас ярьдаг аваргууд аваргаараа төрдгөө гэж. Эднийх өвөө нь Монгол улсын сайн малчин Бунгаа гэж хүн. За аав нь Монгол улсын одоо аварга малчин Бадам гэдэг хүн. За дээрэс нь эхнэрийнх нь одоо гэр бүлийнх нь хүний аав нь Даштава гэдэг мундаг хурдантай. Одоо орчин цагт бол энэ талиг чадуу гэж манай морныхан ярьдаг. Энэ адууг үндэслсэн Даштава гэдэг хүний гэр бүлийнхэн. За тэгээд эдний төрсөн дүү Энх баяр. За мөн одоо манай Дулам аригчаагийн эхчийн хүүхдүүд Өсгөө, Дооги гэдэг ийм аваргууд төрсөн ийм одоо нутаг байна. Ийм айл байна. Тэгэхээр үнэхээр аваргын үүдтэй ийм сайхан айлд бид нар өнөөдөр хөрөлцөж ир шагнал гардуулсандаа үнэхээр бахархаж байна. Тэгээд Монголын энэ мал маллах өв соёлыг өвлөн тээж яваа хоёр аварга малчин маань байна. Тэгээд өнгөрсөн жил одоо хэдэн мал тоололов. За энд одоо энэ Хэрлэн баян улаанда хэд дэх жилдээ ирж өвлжж байна. Өнгөрсөн жил 1500 мал тоололсон. Энэ Хэрлэн баян улаанд ч одоо ер нь бараг арай жил хөдөлж өвлжж байна дөө. За тэгээд энэ одоо малч сайхан гэр бүлээс би бас нэг асуулт асуусан. Тэр нь Монгол улсын засгийн газар гэр бүлээр нь буюу одоо өрхийн тэргүүнийг гэргийтэй нь хамт одоо шагнадаг болсон. Хоёулангийн улсын аварга гэж өргөмжилдэг. Тэгээд энэ ажлын одоо хэдэн хувийг нь хийж байна вэ гэдэг асуултыг өрхийн тэргүүнээс асуухаар за минийх нэг 30-40% л байгаа да. Манай гэргийн маань одоо 60-70% нь хийдгээ гэж хариулж ирсэн. Тэгээд өнөөдөр энэ цолыг хүртээд та бас сэтгэгдлээ хуваалцахгүй юу? Тэгээд өг дээдсүүдийн талаар нутгийнхандаа нэг мэд дэвшүүлэхгүй юу? За би нутаг орныхоо улсын өндөр цол улсын аварга малчин гэр бүлээр шалгарсандаа маш их баяртай байна. Тэгээд удахгүй болж байгаа гал морин жилдээ нутаг орноороо сайхан шинэлээрээ дээ. За тэгээд энэ жил их зохиолч Дашторжи Нацагдорж гэдэг хүний Гүн Галуутай гэдэг нутагт төрсэн хүний тэгш 120 жилийн ой болж байгаа. Тэгээд манай аваргынх маань Галуутай гадгаар нутгалдаг ийм малчин айл байна. Тэгээд удахгүй болох сар шинийн мэндийг, гал морин жилийн мэндийг нутгийн зон олонд нүргье. Тэгээд аваргуудынхаа нэртэй Баян Дэлгэр сумын нэр аварга болдог шүү. Тэгээд сайхан шинэлээрэ гэдэг ерөөл хэлье.